үзэгчдээ өнөөдрийнхөө beauty life-ыг танд хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд харж байгаа чинь өнөөдөр бид нэр шинэ хөтлөгчтэй байгаа. За туулгын нэрс мод өөрийгөө танилцуулж өгөхгүй юу? За сайн байцгаана уу? Намайг Туул гэдэг. Өнөөдрөөс эхлэн beauty life та надтай хамтдаа байгаарай. Өнөөдрөөс эхлэн beauty live-ыг жагатан хамтдаа хөтлөхөөр болсон байгаа. За тэгээ хамтдаа өнөөдөр шинэ онд шинэ маягаар нэвтрүүлэг өргөхөр болсон байна. Тэгэхээр эхний хэсэгтээ бид 3 хэсэгтээ нэвтрүүлэг хийх гэж байна. Эхний хэсэгтээ болохоор бид танд мэдээллүүдийг хүргэн тийм үү? За тэгээ тэрний дараа 2 дугаар хэсэгтээ болохоор видео зөвлөгөөг хүргэх байгаа. 3 дугаар хэсэгт нь болохоор дотоод гоо сайхантай холбоотой мэдээллийг хүргэн, зөвлөмжийг хүргэх байгаа. Тийм тэгээ хамтдаа ер нь зөвхөн beauty гээл гоосны талаар л яриад авахгүй яг дотоод гоо үзлэн гэж таны хувьд юу гэж боддtiin те? Бид хоёроос бодлоо, үзэл бодлоо хуваалцаад ярилцах юм чөлөөт нэвтрүүлэг болох юм а. Тэгэхээр танд бас нэвтрүүлэг маань таалагдах айгүй олон төрлийн сэдвийг бас гоосхонтой холбоотойгоор олон төрлийн сэдвийг хөндөж ярих учраас та өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлээрэй гэж хэлэх байна. За тэгээд хамгийн эхний битэрийн бэлдсэн зүйл юу гэхээр ер нь гоо сайхны бүтээгдэхүүн авахтаа анхаарах зүйлээр эхэлж байгаа тийм. Гоо сайхны бүтээгдэхүүн худалдаа авахдаа та юуг анхаарах ёстой юм? Юуг голчлон анхаарах ёстой зүйлийн талаар бид хоёр мэдээлэл хүргэхээр бэлдсэн байгаа. За тэгээд туулын хувьд ер нь яг гоо сайхны бүтээгдэхүүн авахдаа юуг нь харддаг вэ гэхлээр? Ер нь бол гоо сайхны дэлгүүрт ороод гоо сайхны бүтээгдэхүүн худалдаа авахдаа миний бодлоор хамгийн ихэнд хугацааг нь л хардаг та. Хугацаа л харж авдаг. Тэгээд өөр бол тэгээ хугацаа л хамгийн ихэнд хардаг. Тэгээс миний хувьд хугацааг нь харнаас брэнд харнаа. За тэгээд хугацаа айгуу чухал байгаа. Тэгэхээр бас нөгөө хэрэглэх зааварс гадна миний харж байгаа зүйл донд нөгөө бүтээгдэхүүний орцын заримдаа хардаг байгаа. Яа орцонд нь яг юу орсон байна. Тэгээд бидний одоо ялангуяа зарим хүмүүс хашилтай хүмүүс байдаг шүү дээ. Хашилтай хүмүүс маань энэ орсон бүтээгдэхүүн нэг хэрэглэх дэмий гэдэг мэдсэн хүмүүс болохоор ер нь аягүй хорц хардаг болчтой юм л. Тэгээд хоёул ернээс аягүй олон зүйлийн талаар ярих учраас ерөнхийн нэг ингэж яриад гол сэдвэрэг орё. Тэгэхээр хамгийн түрүүнд харах хэрэгтэй зүйл бол яхаа аргагүй саяны туулын хэлсэн зүйл хугацаа. Яг ямар хугацаа вэ гэхээр хадгалах хугацаа тийм. Ер нь бол гоо сайхны бүтээгдэхүүн худалдаа авахдаа хугацааг нь маш чухалчлан харж авах хэрэгтэй. Ягаад гэвэл одоо хэдий төдий чинээ удаан хадгалах хэрэгтэй байна. Төдий чинээ одоо химийн бүтээгдэхүүн, химийн найрлага, орц найрлаганд нь химийн бүтээгдэхүүн маш их ордог гэж үздэг байгаа. Тийм шүү. Тэгэхээр ер нь аль болох ер нь дийлэнх бүтээгдэхүүнүүдийг харахаар сэлэд аягүй багассан байгаа шүү дээ. 6 сар. Тэгээд одоо жишээлбэл энэ зурган дээр байгаа тийм яг тэр онгорхой таг юу вэ гэхээр онгорхой таг тэнгуүтэй 24 гэсэн байх юм бол 24 сар тий 6 сар онгойлгосноос хойш 24 сарын дотор хэрэглэх хэрэгтэй байх нэ. За тэгэх юм бол өөр бүтээгдэхүүнийг харах юм бол 9-6 гэдэг ер нь яг та онгойлгож үзснээс онгойлгосон баг өдрөөр зарим тохиолдолд олон одоо бүтээгдэхүүн хэрэглэдэг хүмүүс баг тэмдэглэсэн дээр явсан гэдэг. Тэгэхгүй бол нөгөө нэг ялангуяа нүүр буддаг хүмүүс айгүй том сартай хим авч явдаг штэ. Тэгэхээр тэр дундаас заримдаа хугацаанд дуусч байгаа байдаг болов уу боддоо штэ. За тэгээ ер нь яг харах юм бол 3 жил дээд нь 3 жил хадгалах боломжтой бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгээ энэ бүтээгдэхүүн саяны хэлснээр 3 жил хадгална гэхээр ярьсан дээр нэлээд бас хадгалах хугацаанд байгаа тэр бүтээгдэхүүнийг одоо авчулдаг. Тэгм хамгаалалт нь бас ярьсан дээр бууж яана л гэсэн үг байгаа. За тэгээд сонгох бүтээгдэхүүнүүдийн хувьд болохоор янз янзын хүчил нүүд одоо пантенол ч юм уу эсвэл витаминтай эсвэл одоо юм тэжээл өгнө гэх мэтчлэн зүйлсүүдийг аяих олж хаардаг байгаа. Тэгэхээр олон зүйл байгаа боловч тэрний хажуугаар удаан хадгалах тийм химийн бодис байдаг. Тэр дунд нь бас батга үүсгдэг зүйлүүд бас батга үүсгэгч пропион гликод гэдэг тийм химийн бүтээгдэхүүн бас химийн найрлагаас орсон байдаг. Тэрийг бас сайн харж авах хэрэгтэй. Тийм за тэгээд янз янзын арьсыг хуурайшруулах юмуд ч гэсэн байдаг болохоор та найрлаган дээр бас өмнө харж байгааг байсан бол найрлагыг бас харж авдаг болоосаа гэж санал болгох байна. За хоёрт нь болохоор үнэр байгаа. За
гоо сайхны бүтээгдэхүүнийг бид нар худалдаа авахдаа мэдээж үнэрийг маш сайн үнэрлэх хэрэгтэй. Тухайн бүтээгдэхүүн одоо аль болох натурал байгалийн гаралтай байвал үнэр нь аль болох сул тийм маш гоё зөөлхөн үнэртэй хаа. Харин химийн бүтээгдэхүүн буюу химийн найрлага их орсон байвал үнэр нь жоохон хурц болоод ирэх юм. Тэрнгээр нь одоо мэдээж болох нь байна. Үнэрлээд мэдээж болох нь байна. Тийм болохоор бас зарим эмэгтэйчүүд нөгөө нэг хурц үнэр нь дуртай эмэгтэйчүүд байдаг шүү. Тэгэхээр жоохон аюултай санагдана. Тийм болохоор бас үнэрийг бас ажиглаж агаарай гэж. За тэрийн эмэгтэй бол тэгэл үнэрлээл заримдаа үнэрнээс нь олж авдаг юм байдаг шүү. Тийм. Ялангуяа одоо үнэртэй ус байна. Тэр үнэртэй усыг бол үнэрээс нь сонгож бол авч болно. Харин гоо сайхны бүтээгдэхүүнийг хэдий их үнэртэй байна төдий ч нэг хүний арьсанд харшил өгч болно. Бас тийм үлээ тий. Үнэр гэсэн чинь гарын цэснийг аюух үнэрээр нь хүмүүс сонгож авдаг. Бас миний санагдсан нь шампуны үнэрнээс нь олж авдаг хүмүүс бид юм лээ. Тийм. Тэгэхээр зарим ч нэг задлж болдгоо шампунууд байдаг шүү дээ. Бүр тэсгүй би энийг үнэрж чимээл. Энэ ч гоё гэж байгаадаас үнэрнээс нь олж байгаа хүмүүс гэсэн харж ирсэн. Тэгэхээр ямар ч гоё сайхны бүтээгдэхүүн те. Тэгэхээр үнэр нь хурцаах тусмаа бидний биед хортой байх магадлал өндөртэй байгаа. За дараагийнх нь болохоор үйлдвэрлэгдэж буй газар гэж байна. За тухайн бүтээгдэхүүн одоо хаана үйлдвэрлэхээс нь шалтгаалаад өөрсдийнхөө арьсанд тохируулж авч болно. Жишээлбэл одоо Монгол орн маань цаг агарын хувьд нэлээд эрсдэс уур амьсгалтай байгаа шүү дээ. Одоо жишээлбэл манай оронтой ижилхэн цаг агарын бүс нутагаас гоо сайхны бүтээгдэхүүн гаргадаг газраас гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авах бол илүү тохиромжтой. Эрсдэс уур амьсгалтай юм чинь мөн эрсдэс уур амьсгалтай бүтээгдэхүүн эрсдэс уур амьсгалтай улиралтай орноос одоо бүтээгдэхүүний худалдан аваад илүү тохиромжтой байх болов уу гэж бодож байна. За тэгэхээр жишээлх юм бол Герман ч юм уу тий өөр ямар улс байдаг вэ? Одоо манай оронтой ижил уур амьсгалтай бол Франц байна, Америк байна, Итали байна тий. Эдгээр улсуудаас одоо бүтээгдэхүүнээ худалдаж авал тэр орны хувьд бүтээгдэхүүн одоо тэр орны хүмүүс таарж байгаа юм чинь манай орны улсууд ч гэсэн мөн адил таарах боломжтой гэж боддог. Арьс арчилгаан дээр нэг арай нэг өөр үдэл бодол байгаа даа тий. Арьс арчилгааны хувьд болохоор арьс арчилгааны хувьд болохоор одоо манай Монгол улс Аз твд хамаарагдаж байгаа. Аз твд хамаарагдаж байгаа учраас мөн Солонгос байна, Япон байна одоо. Энэ орнуудын бүтээгдэхүүнийг худалдан авч арьсандаа хэрэглэвэл арьс арчилгаа тал дээрээ илүү үр дүнгээ өгөх болно гэж зөвлөмөр байна. Тийм бас Канада, Финланд, Франц зэргийн бүтээгдэхүүнүүдийг бол мейкап тал дээрээ ашиглаж болж байна тий. Арьс арчилгаанда Япон, Солонгос, Аз твийнхаа бүтээгдэхүүнийг ашиглаад мейкап тал дээрээ Канада, Финланд, Итали зэрэг бүтээгдэхүүнийг ашиглаж болж байгаа. Окей. За дараагийн одоо худалдаа авалт хийхдээ анхаарах зүйл маань бас нэг чухал зүйл байгаа. Энэ бол мэдээж үн байгаа. Үн дагаад чанар гэж монголчууд одоо маш их ярьдаг шүү дээ тий. Тэр бас үнний ор талтай байгаа. Яагаад гэвэл одоо л интернет цахим сүлжээ маш их хөгжсөн байгаа шүү дээ. Хүмүүс тэгээд одоо хэдий хямд бүтээгдэхүүн гэд худалдаж авсан ч гэсэн эрүүл мэнд дээр хохирох тохиолдол маш их байгаа. Одоо интернет ухаад үсэх юм бол одоо юу байгаа штэ хямд бүтээгдэхүүн худалдаж авснаасаа болоод эрүүл мэндээрээ маш их хохирсон тийм зургуудыг одоо наад захын цахим сүлжээнээс харж болохоор байгаа. Тийм тэгээд заримдаа нөгөө хашил гараад тийм эсрэгээрээ эмнэлэгт очиод бүр их зардал. Тийм бүр их зардал. Ер нь бол хямд бүтээгдэхүүн гэдэг маань бол чанартай бүтээгдэхүүнийг дуурайлгаж хийж болж байна. Илүү хямд аргаар хямд бүтээгдэхүүн хийхийн тулд илүү чанаргүй материалууд ашиглаж болж байна. Тийм юмнасаа болоод хүний биед маш их одоо муугаар нөлөөлсөн тохиолдлууд айгүй их байж байгаа. Миний нэг вирсээр орчуулга гэж яваад мэдсэн нэг мэдээлэл байгаа. Тэгээд юу гэхээр бизнесмен хүмүүсийн хувьд яг жинхэнэ одоо төлөвсөн гэхүү жинхэнэ оригинал ч жинхэнэ джентльмен ч гэх тийм яг жинхэнэ яг гоё бизнес цэвэр бизнес хийж байгаа хүмүүс бол
тийм зүйл хийдэггүй, харин хизээч хүний эрүүл мэндэд хортой зүйлийг бол хийдэггүй. Харин тэгэлгүйгээр зөвхөн ашиг бодсон хүнийг бодохгүй. Ашиг бодсон хүмүүс болохоор хямдхан мөнгө боддог тийм хямдхан бүтээгдэхүүнийг гаргахын тулд нөгөө орцыг аваад байгууллагт өгдөг гинэ тийм гол бүтээгдэхүүн хийдэг газар. Тэгээ нөгөөдөл нь хямдхан сая чиний хэлснээр хямдхан орцоор, хямдхан савлгаатаагаар одоо хүн хүчрээр бүтээгдэхүүн гаргаж өгснийгөө бизнесээ хэрэглэхээр мэдээж хямдхан маамч нь гүйлгээ сайн байна. Эрэлт маш их байна. Худалдаа авалт маш өндөр байна л гэж бодож байна. Энийг сонсчод би ялангуяа хямдхан гоо саны бүтээгдэхүүн авал ер нь дэми юм байна. Тийм. Олж авсан. Ер нь бол үн дагаад чанар гэдэг шүү дээ. За тийм байна. За дараагийн зүйл маань болохоор одоо тухайн бүтээгдэхүүнд орсон орц найрлагыг нь мэдэх хэрэгтэй байгаа. Үүнийг бол за орц найрлагын хувьд гэвэл байгалийн гаралтай гэж нэг ангилаад байгаа. Хоёрт буюу байгалийн гаралтайч байна, химийн гаралтайч байна буюу холимог гэж ангилаад байгаа. Гурав дахь нь болохоор тэр чигээрээ химийн найрлагатай бүтээгдэхүүн гэж ангилаад байгаа. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн мэдээж одоо бидний сайн мэдчлэн байгаль дээр байгаа зүйлүүдийг ашиглан хийдэг. Химийн найрлага маш бага орсон тийм. Бүхэл одоо үнэр багтай. Тийм байгалийн чих оригиналаа гэж ярьж болно тийм. Ер нь бас тэр доо натурал сав эсвэл бас натурал сав юу тийм сүүлийн үед бол мэдээж хүмүүс их байгалийн гаралтай натурал гэдгийг бол илүү голчлон хэрэглэдэг болсон байгаа тийм. За тэр дундаас нөгөө холимог найрлагатай бүтээгдэхүүн гэж байгаа. Химийн одоо орц тодорхой хэмжээнд байгаа ч гэсэн бас натурал бас байгаад байгаа. Тэгээ харах юм ба одоо шинжилгээг сайн хийсний дараа хүмүүсийн хэрэглээ нэвтрүүлдэг иймэрхүү бүтээгдэхүүнүүд дээр тийм тестэнд ороод баталгаажсан бүтээгдэхүүн гэсэн тэрийг аяwas томор тэмдэглэж тавьдаг шүү дээ. Тэгээ иймэрхүү төрлийн бүтээгдэхүүнүүдийн орцонд болохоор антиоксидантуудыг багтахаас гадна нэмэлт химийн бодисыг аль алийг агуулсан байдаг болохоор тийм одоо асан дээр ч зарим нь хийцэн зарим нь амтан дээр ч гэсэн туршилт хийсний үндсэн дээр бүтээгдэхүүнээр гаргадаг байгаа тийм бүтээгдэхүүн. За зарим нь бол тэрчгээрээ бараг химийн найрлагатай бүтээгдэхүүн. Тийм. Одоо тэгэл химийн найрлагатай бүтээгдэхүүн бол хамгийн наад захын мэдэх арга гэвэл үнэрэн дээр л байгаа тийм. Үнэрлэл өцгöd хурц үнэртэй байгаа. Мэдээж байгалийн гаралтай бүтээгдэхүүн мэдээж хурц үнэртэй байна гэж байхгүй. Яг тухайн одоо жишээлбэл цайны модны навчаар хийсэн байлаа гэж бодоход тэрнээс мод үнэрцдэг ч юм уу тэгэж болно. Тэгэж ялгаж болно. Окей. Тэгээ бас ер нь яг энэ одоо юуныхаа төгсгөлд булангийнхаа төгсгөлд маш гоё. Одоо ялангуяа солонгост байгаа хүмүүс, жимээсээ солонгос хэлтэй хүмүүст айгүй хэрэгтэй аппликейшнээр танилцуулах гэж байгаа. Тэгэхээр та сая найрлагатай холбоотойгоор гоо саны бүтээгдэхүүн сонгохдоо эсвэл гоо саны бүтээгдэхүүнд орсон найрлагын талаарх мэдхийг хүсэх юм бол удахгүй та мэдээж авах нь төрх хүлээгээрэй. За нүүрний суур бүтээгдэхүүн сонгохын хувьд чи юуг нь анзаардаг вэ? Нүүрний суур бүтээгдэхүүн гэдэг бол крем, фаундейшн л яриад байна да тий. Мэдээж бас хадгалах хугацааг нь хардаг. Тухайн найрлаганд нь юу орсон талаар л хардаг л да. Мэдээж тэр шууд миний арьсан дээр буух учраас тий. Шууд ямар нэгэн бүрхүүл үүсний дараа биш шууд арьсанд нэвтрэх учраас байгалийн гаралтай байна уу үгүй байна. Харах хэрэгтэй. Окей. Тэгвэл крем гэсэн тэгвэл крем сонгохдоо бид нэр яаж одоо юун дээр анхаарах хэрэгтэй байдیں۔ Тэ? Крем сонгохдоо бол мэдээж одоо хин ч гэсэн арьсаа байгалийн натурал гоё харагдуулахыг хүснэ. Хэрвээ та байгалийн натурал гоё арьстай харагдахыг хүсвэл усан суурьтай крем сонгол илүү арьсыг амьсгалах боломжоор илүү хангадаг байгаа. Тэгээ тийм учраас усан суурьтай крем сонгол илүү гоё байгалийн тийм бутсанж бутаагүй юм шиг гоё харагдах. Хэрвээ жоохон саарл өнгөтэй тийм кремүүд байдаг шүү дээ тий. Тэрийг сонгуул жоох ингээд ядарчихсан арьсны өнгө буурч харагдах учраас илүү натурал харагдахын тулд усан суурьтай крем сонгоорой гэж та бүхэндээ зөвлөмөр байна. Арьсан цохицсан байж чи зүгээр юу гэдэг чинь тэрнтэй холбоотой. Бас крем бас яаж сонгохоос шалтгаалаад хүний арьс одоо өвдсөн юм шиг харагддаг. Эсвэл маш гоё цогл харагддаг байгаа шүү дээ тий. Окей. За тэгвэл кремний тухай ярьсан маа. За дараагийнх нь болохоор сүүлийн бодолт
хийхдээ хүмүүс одоо усан суртай, тасан суртай гэж ярьдаг. Гэрэл сүүдэр гэл. Ер нь өмнө нь их ярьдггүй байсан мейкап хэрэгслүүд бодогнуудыг их гаргаж ирж байна. Тэгвэл яг энэ гэрэл сүүдрийн хувьд гэрэл сүүдрийг сонгохдоо хүмүүс одоо маш их алдаа гаргадаг шүү дээ. Одоо нөгөө монголчууд хэлээд байдаг шиг ингээд хар алдсан туулаа алдсан явж идэг гэдэг те. Тэр нь бол яг ялтчгүй гэрэл сүүдрээ буруу сонгосноос үүдэлтэй л хаа гэж бодож байна. Яаж сонгох вэ? Гэрэл сүүдэр хийдэг шүү дээ. Ер нь бол миний уншиж мэдснээр ал гэрэл сүүдэр нь тухайн хүний арснаас 1 тонн буюу 1 өнгөөр арай бараан байвал олон өнгөөр биш яг 1 өнгөөр арай бараан байвал хүний арсанд тухайн арсанд зохицоод маш гоё харагдах хэрэг. Хэрвээ 2-3 тоноор барааныг сонгох юм бол жинхэнэ нөгөө бор халдсан туйлаа гэдэг шиг тэгж л харагдах нь. Тэгээ та хэрвээ гэрэл сүүдэр сонгохыг хүсэж байгаа бол сүүдрээ сонгохдоо арсныхаа өнгнөөс 1 тоноор буюу 1 өнгөөр бараан өнгө сонгвол танд илүү тохиромжтой ах болно. Гэрлээ сонгохдоо? Гэрлээ сонгохдоо мөн адил 1 өнгөөр дээшлүүлээд сонгох хэрэгтэй. Ингэж таны арсан дээр гэрэл сүүдэр яг төгс зохицож харагдана. Аль хэсгээрээ гэрэл тавих уу гэдгээ бас сайн судалж мэдээд гэрлээ сонгон авахдаа арсныхаа өнгнөөс 1 өнгө дээгүүр сүүдрээ сонгон авахдаа арсныхаа өнгнөөс 1 өнгө доогуур сонгон авал таны арс маш жигэд харагдах нэ. Тэгэхээр тэгвэл өөрийнхөө арсыг 1 өнгөөр доогуур 1 өнгөөр дээгүүр гэж ярихтаа би өөрийнхөө кремийг сонгодог. Мэдээж нөгөө нэг гэрэл сүүдрээ тавихтаа мэдээж суурин дээр буюу кремийнхаа дээр тавиад байгаа шүү дээ. Тэгээ кремээ түрхсний дараагаар 1 өнгөөр дээш доошлуулж харж үзэх нэ. Кремээрээ баримжаалчих нэ. Окей. За тэрний дараа их хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн бол өө дарагч байгаа штэ. Тий. Өө дарагчийг бол бид нар маш олон янзаар ашиглаж болоод байгаа. Жишээлбэл одоо ажил хийснээсээ болоод нүдний доогоор харалсан хүн байна. Тэрийгээ дарж болно. Мөн арсан дээр ямар нэгэн өөсөө тууралдах гарсан байвал тэрийгээ мөн далж болно. Өө дарагч бол маш хэрэгтэй зүйл байгаа. Яа, тэг ер нь бас өө дарагчийг сонгон авахдаа бол кремнээс арай гэгээлэг өнгөийг бас сонгол зүгээр гэж боддог. Тэгээд та хэдий их арсан одоо өө сэвтэй байна. Төдий чинэл их хэрэглэгдэн гэсэн үг шүү дээ, тий. Гэхдээ өө дарагчийг бол арсан хэрвээ та өөрийнхөө арсыг илүү одоо өө сэвтэй байна гэж үзэх юм бол кремнийхаа доор түрхэж болно. Доор түрхээд дараа нь крем түрхвэл арс чинь жоохон өө дарагдаад гоё харагдана. Харин өө даралт би одоо энэ дээр энэ нэг ганц сэвхэл дарчмаар байна гэдэг нэг бага өө сэвтэй хүн байвал кремнийхаа дараач түрхэж болох нэ. Чиний одоо ийм өө дарагч хэрэглэдэг үү? Ер нь бол заримдаа хэрэглэдэг. Тийм үедээ би бол бас энэний дагуу хэрэглэдэг. Их одоо нүүрэн дээр их юм гарчдаг шүү дээ зарим үедээ ядарснаас болоод юм. Тийм үедээ би бас кремнийхаа доор хэрэглэждэг. Тэгээд хэрвээ нэг ганц 2 юм тарахтай бол кремнийхаа дээр ч юм. Тэгэж хэрэглэв. Өө дарагчны удаас над төрхтэй аягүй сайн шингээж тарааж өгөх хэрэгтэй байдаг шүү дээ. Одоо нөгөө хүмүүс чинь тэгээд идэв штэ. Яг гарсан хэсгээрээ өө дарагчаа түрхчээд тэгээд дээрэс нь кремээ түрхэх юм айлсвал тэр чигээр нь орчих юм бол ингээд ялгараад харагдаад идэх учраас хүмүүс маань өө дарагчаа түрхчээд маш сайн шингээж өгөөрэй гэж хэлмээр байна. Миний асаа харсан хүмүүст нэг яар өнөөрэ будаа гараад ирсэн хүмүүс байдаг штэ. Өсмөсөн жоо хатаагүй ч юм уу тий. Харахад яг ингээд өөгөө дарсан хэсэг ингээд заримдаа ингээд цагаан ч юм уу тий. Тэр бол ялтчгүй нөгөө уусгаж өгөөгүй гэсэн үүдэлтэй л тий. За тэгвэл уруулын гоо сайханд анхаарах зүйл. За уруулын гоо сайхан буюу уруулынхаа буудгийг хэрхэн сонгох талаар л энэ дээр яригдана л та. Уруулын буудгийг бол юу мэдээж нөгөө уруулын буудгийг илүү цайвар арьстай хүн байвал тод будгийг сонгол бас илүү гоё дэгжин харагддаг. Бор арьстай хүн байвал аль болох жоохон даруухан өнгийн уруулын буудгийг сонгол илүү натурал харагдах боломжтой. Мөн тэгээд уруул хүрээлэгч бас энэ дээр яригдана. Хэрэг уруул хүрээлэгчийн тусламжтайгаар та уруулаа том болгож харагдуулж болно, жижиг болгож харагдуулж болно. Уруул хүрээлэгчийг мөн ашиглавал бас жижиг уралтай хүн байвал бас том болгож харагдуулахад нэлээд тусд юм болно. За гялалцсан өнгөтэй буднууд гэдэг штэ. Гялалцсан өнгийг бол зуны улиралд
хэрэглүүл илүү тохиромжтой байдаг л та. Яад л нэг гоё даашин зөмсөл гоё гэлцэн уралт явж бол хинэж нүдэнд гоё сэргэлэн гоё харагдана шүү дээ. Өвлийн уйлралд бол мат будаг хэрэглүүл илүү цэвэрхэн харагдаад байгаа. Сүүлийн үед мат хэрнээ жоохон бараа өнгийн одоо чирнэл яагаан ч юм уу эсвэл зарим бүр бор зарим бүр хар уруулын будаг яг нэг нүүрний хан будалт заримдаа яг нэг урлагийн хэн бол будаа явж идэг л та клип мэлипэн дээр гэтэл яг энгийн амьдрал дээр зарим хүмүүсийг будаа явж идэг. Тийм. Ер нь аль уруулын будгийг аль болох өдөр тутмынхаа амьдрал буюу хим маяг хувцастайгаа зохицуулбал илүү тохиромжтой. Яагаад гэвэл одоо ингээд гой цагаан гой даруй хувц өмсчод нэг тодор уруулаа будаа явж ивэл хүний нүдэнд харагдаад. Тий, уруул харагдаад. Ер нь тохиромжгүй л гэж бодож байна. Тэгэхээр яг одоо танд харагдаж байгаа шиг ийм бараанд одоо мат гэж яриад байгаа ийм хөнгө одоо хуурай тий галацсан биш ийм будаг байх юм бол та яг онцгой өөрийн хувцсныхаа онцлогноос тий стил имиж нь тохируулах нь. За тэгээ магадгүй ийм уруултаа бас нүднийх нь бодолт ч юм уу тий зөвхөн урууланд харагдаад байхгүйгээр бас бусад хэсэгтээ point нэг жоохон балансчлуулах. Ер нь нүдэд хот будчаад уруулаа баг одоо дараахан өнгөөр бодвол илүү тохирдог байгаа. Тэгээ нүдэд хот өнгөөр будаад уруулааш тод өнгөд будчих юм бол тэр хүн ингээ маш хурц. Нилээн тод хурц айгүйх будмал харагддаг байгаа. Тийм учраас нүдэд хот бутсан бол уруулаа арай багасгаад дараахан өнгөөр будаад нүдэ хэрвээ ингээ будаж амжаагүй ч юм уу эсвэл нүдэ бараг буддгүй хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүс маань уруулаа тодор бутсан багт ер нь бол зүгээр. Аль нэгэн дээр point өгөөрэй. Тий. Аль нэгэн дээр л тодруулаад өгөхөд бол илүү зүгээр харагдаж байгаа. За ийм нэг бас уруул өнгөлөгч маягаар бас ийм өнгөд аяг гардаг шүү дээ тий. Тэгэхээр иймэрхүү цайвар өнгийг түрүү. Цайвар өнгийг бол мэдээж цагаан арьстай охтууд бол иймэрхүү ялдамхан ийм гоё өнгийн уруулын будаг бол илүү тохиромжтой байдаг. Илүү гоё харагддаг. Арьсыг цэвэрхэн болгож харагдуулж өгдөг. За ингээд мөн дараа л уншаад үзэх юм бол уруулын будгаа сонгон авахдаа анхаарах ёстой зүйл гэж байдаг. Энэ нь болохоор мата уруулын будаг нүгний будалтыг маш цэвэрхэн зэгстэй харагдуулдаг тул заавал нэгийг худалдаа авсан байхад ал зүгээр гэж үздэг байгаа. Эмэгтэй хүний ер нь кашлаган дотор нэг мата уруулын будаг байвал ер нь хэрэгтэй. Нууц биш бол чиний кашлаганд хэдэн төрлийн урал будаг аа. Минийх тоо мат будаг гэвэл ямар ч нэг хоёр байдаг. Тий. Минийх талаараа бараг мат, гэхдээ мат биш, бараг мат тийм тослог багтай. Гэхдээ мат төрөлдөө багтдаггүй нэг гэдгийг. Тэгээд тэрийг заримдаа нөгөө тийм бодож удаан байдаг штэ. Удаан байдаг. Хоол явахтай ч юм уу эсвэл за хоол идчихэд дараад нь харахлаа нөгөө тослог уруулын бодог маань хамт байхгүй болцоо байдаг. Тиймэрхүү үед зэрэгээрээ бодох тохиолдол. Тэгэхээр яхаа мат бодог жоохон өнгөний хувьд тод болчиход байд. Тийм. Гялалцсан уруулын будгийг одоо ихнэх бүсгүүчүүд маань хэрэглэх дуртай байдаг шүү дээ. Тийм уруулын будаг надад л зуны цагт илүү тохиромжтой харагддаг. Илүү сэргэлэн цаваа. Зунтайгаа зөгцсөн. Тийм, зуны нингэн хувцсан дээр зөгцсөн ер нь гоё харагддаг. Окей. За энэ хүрээд хамтдаа нөгөө нэг тань танилцуулахыг хүссэн аппликейшныг үзүүлье. За энэ аппликейшн байгаа. Тэгээд нэр нь болохоор Хуахэ гэсэн аппликейшн. Тэгээд анзаарах юм бол солонгос хэлтэй хүмүүс Хуажан Пүмэр Хэсакхада гэсэн энэ үгийг ойлгож байгаа гэж бодож байна. Тэгэхээр гоо сахны бүтээтгүүнийг тайлбарлаж өгье гэсэн аппликейшн байгаа. Одоо энэ аппликейшны тусламжтайгаар ямар нэгэн одоо химийн найрлага ямар нэгэн зүйлээс харшилдаг хүмүүс байдаг шүү дээ тий. Тэрийг энэ аппликейшны тусламжтайгаар мэдээд авч болох нь ахны. Тухайн бүтээгдэхүүнээ энд үзээд тэгээд тэрэнд нь тэр харшлаг бүтээгдэхүүн найрлага нь орсон байна уу, ороогүй байна уу мэдээд авах боломжтой байгаа. Мөн. За шилмэл одоо эндээс харах юм бол аль алинд нь Android болон Apple дээр аль алин дээр хэрэглэх боломжтой байгаа. Тэгэхээр Huawei гэсэн аппликейшн маань нийтдээ 96,000 бараг 10,000 төрлийн одоо бүтээгдэхүүн оролцсон байгаа. Оролцсон найрлага хамаг юм байгаа. Брэндээр нь ангилах юм бол 5,500 нэр төрлийн брендийн бүтээгдэхүүнүүд энэ аппликейшнд багтсан байгаа. За яг нөгөө нэг коммент буюу хүмүүсийн ревю тэг хүмүүсийн одоо хэрэглээд
мэдрэмжээ хуваалцсан энэ бүтээгдэхүүн бол ийм юм аа бас үнэлгээ өгсөн хэсэг бас байдаг. Тэгээ энийг харах юм бол аль хэдийн 2,500,000 гарсан маа. Тэгээд энэ аппликейшн бол ер нь гараад удаагүй аппликейшн хэрнээ эмэгтэйчүүдийн хэрэгцээг маш одоо мэдэрсэн аппликейшн гэж бодож байгаа байхгүй. Тэгээ ялангуяа айгүй их сонголтын дундаас бид нэр юугаа зөв сонгох вэ? Тэгээд янз янзын юм төрхэд арь сугаас эмзэг эрхтэн. Тэгээд бидний ярс гэдэг маш чухал эрхтэн бид нэр юу төрж байгаа сайн мэдчих хэрэгтэй гэдэг байна. Ялангуяа орц найрлагыг бол бид нар шууд хараад ойлгож ирэх байдаг шүү. Тийм заримдаа ингээ уншдаг байхгүй. Гэхдээ энэ нь яг миний биед хэрэгтэй орцоо эсвэл нөгөө хими бодсон уу гэдэг ялгаагүй шүү дээ. Тэгээд юм болохоор энэ аппликейшнаар дамжуулаад та өөрийнхөө ашиг олон мэдээлэл авч болох нэ. Хэрэгтэй мэдээлэлүүд авч болно. За тэгээд гэх хэмжлэнтэй дахиад энэ хэсгийг харуулад хэсэг үлдээ. Тэгээд аппликейшны талаар ч гэсэн магадгүй солонгос хэлтэй хүмүүс бол дотор нь ороод яг дотор нь орохоор олон талаар зөвхөн бид нар интернет цонхоор танд үзүүлж байгаа. Яг аппликейшнийг үзэх юм бол маш ойлгомжтой айгүй энгийн тайлбарласан байгаа. Тэгэхээр утсандаа татан авч хэрэглээрээ. Тийм дашин бэлт үнгүй. Тий. За энэ хэрэг дараагийнхаа болон руу орё. Тэгээд маш олон хүмүүс хүлээж байсан бахаа гэж бодож байна. Тэгэхээр хамтдаа видео зөвлөмж болон руу гараад энэ удаад бид нүүр бодолтыг, үжийн бодолтыг бэлдсэн байгаа. Тэгээ хамтдаа Makeup Magazine-ийн нүүр бодолтын хичээлийг үзээд ирээд студид олцгаая. Энэ удаагийн дугаартаа хоёр талаасаа уусгалттай бодол буюу үжийн бодолтыг хэрхэн хийх талаар бэлтгэлээ. За мэдээж эхлээд чигшүүлэгч буюу тосоо түрхэн энэ охин маань газар хэсгээрээ баг зэрэг улаалттай учраас ногоон өнгийн бейс түрхэн бейс маань будгийг удаан тогтцтой мөн хамгаалах үүрэгтэй байдаг. За ингээд бейсээ жигт тарааж түрхсний дараа өө дарагч түрхэж өгнө. Нүдний доотлын хөхрөлтийг ер нь бол улбар шар өнгийн консилероор дардаг. Харин энэ консилер маань дарагддгүй өөсвийг маш сайн далдалж өгдөг учраас нүдний доотлын хөхрөлт мөн хамрын угалзыг дарахад одоо маш сайн байдаг. За ингээд консилероо түрхсний дараа кремээ жигд тарааж түрхэж өгнө. Багсаар түрхэж болно. Багсаар ер нь түрхэхэд багсны үсээр одоо ингээд судал гараад идэг учраас дээрэс нь порлоноор бас жигд тарааж өгөх хэрэгтэй. За ингээд кремээ түрхсний дараа одоо хаврын улирал ирж байгаа учраас шороо тоос их наалдаж бохирдол үүсэх талтай байдаг учраас нунтаг бүтрийг бол заавал түрхэж өгөх хэрэгтэй. Нунтаг бүтрийг гаднаас нь дотогш чиглэлтэй бодож өгөх хэрэгтэй. За ингээд нунтаг бүтрээ түрхсний дараа хөмсгөө төгсгөл сүүл хэсгийн тод урагшаага уусалттай бодож өгөх хэрэгтэй. Хөмсгөө бодсныхаа дараа нүдний бодолтыг хийхин тулд заавал бейс түрхэх хэрэгтэй. Бейс нь болохоор нүдний тэнийг удаан тогтцтой буюу өнгөөр нь гаргаж өгөх зориулттай байдаг. Одоо энэ хэрэгжилж байгаа нүдний бейс маань давхар өөсвийг далдаж өгдөг арсны өнгөтэй учраас тэрүүгээрээ давуу талтай. За бейсээ түрхснийхаа дараа суур тэн буюу бор өнгийн тэнийг заавал түрхэж өгнө. Бор өнгийн тэнийг түрхэж өгснөөр хүний нүд баг зэрэг хүүхэр харагддаг. Бор тэнийг түрхэж өгөхдөө нүдний дээд зохины ясыг мэдэрч үзээд
тэр яснаас доош чиглэлтэйгээр бодвол хөнхөр харагддаг. За бор өнгийн тэнэ төрсний дараа энэ удаагийн дугаарт нүдний харандаа ашиглан хоёр талаасаа уусгалттай бодох учраас нүдний эхлэл буюу төгсгөл хэсэгт хүрэн бор өнгийн харандаагаараа зурж өгнө. Гол хэсэгт нь өөр өнгийн цаа ашиглах учраас хоёр талдаа харандаагаараа зурж өгнө. За тэгээд будаггүй багсаараа дээд талын хэсгийг одоо дээш нь хөмсг рүү чиглэлтэйгээр уусгаж өгөх баг зэрэг. За ингэж уусгасныхаа дараа харандаа түрхээгүй хэсэгтээ дахиад баг зэргийн консилер юм уу праймер түрхэж өгч болно. Праймер түрхвэл баг зэргийн одоо тослог бейсээс арай өтгөн байдаг учраас саа түрхэхэд их тохиромжтой. За тэгээд гол хэсэгт нь праймераа түрхээд боронзон өнгийн саагаа түрхэнэ. Саагаа түрхснийхаа дараа мөн будаггүй багсаараа хоёр тийш нь уусгаж өгнө. Хүрэн бор өнгийн харандаа саа хоёроо хооронд нь уусгаж өгнө. За ингэж уусгасныхаа дараа сормоосаа наагаад сормоосаа наасныхаа дараа контрол тавина. За энэ удаагийн дугаартаа бас хүрэн өнгийн контр ашиглаж байгаа. Энэ контр маань давуу тал нь гэх юм бол огт буудгүй хөвчлэн одоо давхраагүй нүдтэй дээшээ контр нь буудаг зохитой хүмүүст зориулагдсан. Бас ганцхан хар биш хөх туяатай бор өнгийн хүрэн хөх туяатай гэсэн олон өнг байдаг. Бас давхраагүй нүдтэй хүмүүс маань буудгүй контр ямар контр байдгийг гэж маш их асуудаг. Тийм болохоор та бүхэнд энэ Мишагийн контрыг хэрэглэж үзээрэй гэж зөвлөж байна. За тэгээ контро төрснийхаа дараа мөн нөгөө талын нүдээ бас ийм дараалалаар буудна. За тэгээд нүдийг баг зэрэг том харагдуулахын тулд доод хэсэгт нь хүрэн өнгийн харандаагаараа буудаад баг зэрэг тод харагдуулахын тулд бор өнгөөр дээрээс нь давхарлаж бас болно. Урд хэсэгт нь бор өнгийн саагаа түрхээд за одоо ингээд нүдний будалт маань дуусж байна. Гэрэл сүдрийг тавихтаа шанааны хэсэг хацрын доод хэсэг буюу шанаанд өсрүү чиглэлтэй будж өгнө. За тэгээд баг зэргийн өргөн тухтай учраас духыг хасах зориултаар духнаас нь хоошо өсрүү чиглэлтэйгээр бор өнгийн сүдэрлэж өгнө. За тэгээд хамрыг өндөрлөхдөө хөмсгний эхлэл хэсгээс хамрын үзүүр хүртэл будж өгнө. Хамрыг өндөрлөхдөө үдшийн бодолт учраас энэ хүрэн өнгийн сүдэр маань ойрхон байх тусам нүд хамар илүү өндөр харагддаг. За тэгээд хөмсгний эхлэл хэсгээс нүд руугаа чиглэлтэй хоош нь нэлээд сайн уусгаж өгвөл нүд илүү хүнхэр харагддаг. За тэгээд дээрэс нь мэдээж цагаан өнгийн гэрлээ тавьж өгнө. Хамар, дух, хацар, ирүү гэсэн хэсгүүдэд хэрвээ тез оноороо тослогддог. Тослог арьстай хүмүүс ахын бол ер нь хоёр хөмсгний голд гэрэл ер нь тавих шаардлагагүй. Энэ хүний нүрийн хамгийн зузаан арьстай хэсэг байдаг учраас илүү одоо тослогдож гялтганч харагддаг учраас хөрөхгүй байсан дээр за тэгээ гэрэл сүдрээ тавьсныхаа дараа огцом ялгаруулахгүй тулд баг зэргийн нунтаг бүтрээр дээрээс нь тавьсан гэрэл сүдрээ уусгаж өгнө. За ингэж уусгасныхаа дараа уруулаа будна. Уруулыг одоо уусгалттай буюу омбре будалтыг хийх гэж байна. Эхлээд хүрэн бор өнгийн харандаагаараа хэлбэр гарган хүрээлээд дотор хэсэгт нь бас бор өнгөөр боронзон өнгийн саагаар уусгаж өгөх учраас баг зэргийн өнгөгүй уруул өнгөлөгч юм уу эсвэл праймераа түрхчиж болно. Праймераа түрхчээ дээрээс нь саагаа уусгаж өгнө. За тэгээд хэрвээ дээд уруул нь нэмгэн хүмүүс ах юм бол бронзон өнгийн цагаан тэнийг дээд уруулдаа баг зэрэг түрхэж уусгаж өгөхөд том харагддаг. Хэрвээ доод уруул нь нэмгэн хүмүүс ах юм бол доод уруулынхаа доор бор өнгийн сүдрээрээ сүдэрлэж өгөхөд доод уруул том харагддаг. За тэгээд дээрэс нь өнгөгүй уруул өнгөлөгчөөр түрхүүл улам илүү гялалцаж гоё харагдана. Уруулаа будж туслаа. Төгсгөлд нь
дахиад баг зэрэг нундаг бүтрээ түрхээд хацар өнгөлөгчөө зөвхөн одоо хацрын товгор ясан дээр тавих юм бол одоо инфри ялдан харагддаг. За ингээд будалд маань дуусч байна. За ингээд үдшийн бодолт маань бэлэн боллоо. Тэгээд дараагийн дугаараараа бүгдээрээ уулзцгаая. Дараагийн дугаартаа бид давхраагүй нүдийг хэрхэн будах талаар хичээлийг бэлтгэх болно. Хамтдаа нүүр бодолтой үзээд иргээд ирлээ. Танд таалагдсан байх гэж бодож байна. Сүүлийн хамгийн үр дүн болсон зураг бол тэгэл вау гэтлээ шал өөр маш өөр хүн шиг болсон байгаа тий. За тэгээд дараагийн маань болон юу гэхлээр дотоод гоо сайхан. Дотоод гоо сайхан дотор маш их зүйл байгаа. Тэгээд тэр дундаа өнөөдөр битээр урмын үг ярих гэж байна. Тэгэхээр та юу нөхөр урмын үг хэлдэг вэ? Хизээ хамгийн сүүлд гэсэн урмын үг сонсов. Хэмжлэн бас урмын үгэнд ярилцтэй. Цагаагийн хувьд хизээ хамгийн сүүлд урмын үг сонссон бэ? Ер нь сонсоход ямар байсан? Ямар хүн мэдрэж төрсөн? Миний бодлоор өнөөдөр урмын үг сонссон. Хамгийн сүүлд гэж асуусан болохоор урмын үг өнөөдөр сонссон. Урамтайгаа юу гэхээр өнөөдөр радиотай минь хамтарч ажиллах нэг үнтэй уцаар ярьсан маа. Тэгээд тэр хүн радиогийн талаар над маш гоё урмын өгнүүд хэлж өгсөн радиогийн сонсож байгаа шүү. Өргөөжтэй байгаа шүү. Тэгээд үргэлжлүүлээд хамтарч ажиллах гэж байгаа хүн маань өөрийнхөө үзэл бодлыг хэлээд ингэж ерөөсөө тгий хамтрыг нэг юм гоё үг хэлсэн чинь надад бүр ингэ тэр чигээрээ урам бөөн ирч хөж цэвэрлэгтэл өнөөдөр студид орж ирэхдээ аюу гоё баяр хөөртэй орж ирсэн маань тэгээд хамгийн сүүлийн үед гээл яг энэ тэгээд өнөөдөр ямар санагдсан бэ гэхээр хэлж одоо үгээр илэрхийлээ дуусахгүй хэмжээний маш их баяр хөөртэй орд бараг өсрөл ороод ирсэн байна. Тэгээд ирэх замд ярьж таарсан. Наад маш гоё яасан. Ер нь тэгэл урмын үгнийг сонсчих юм бол ер нь тэр өдөр ч өнгө маш ирч хүчтэй болчдөг шүү дээ тий. Магадгүй та анзаарах бол би ярьж эхлээл ингээл нөгөө нэг солонгос үг гэдэг штэ. Аман чихэндээ өлөвчсөн юм шиг гэдэг шиг. Надад аягүй гоё санагдсан учраас та бүхэндээ хоолцогдож гисэн миний ам маань чихэндээ өлөвчсөн юм шиг л байнг нэ ингээ ярьлаа. Тэгээд чиний хувьд хизээ ихэнд хамгийн зөв урмын үг хэлвэ. Урмын үгийг бол хэр юу хэлж. Ер нь бодоод байхад нэг амар их хэлдэг юм байна. Тий. Гэхдээ хамгийн сүүлд бол би ангийнхаа нэг найзтай хэлсэн юм байна. Тэр хүүхд маань хичээл хаажгаар аягүйх ажилдаг. Тэгээ хичээл ажил хоёроо аягүйх зохицуулж чаддаг тийм. Мундаг хүүхд байгаа. Тэгээ би нэг өдөр хэлсэн байгаа. Ингээ хичээл ажиллаа зохицуулаад яасан мундаг юм би шалгалтандаа ч онцааваад гэд хэлэхэд бүр ингээ айгүй баярлсан мэддэгтэй бүр ингээ царай гэрэлтээд ингээ ажилдаа жоох ядраад ингээ суужсэн хөлт маань царай гэрэлтээд айгүй инээсгэлээд явсан. Тэгэхээр ер нь урмын үг бол хүнд маш чухал хэрэгтэй. Тийм ч учраас ер нь яг хүний нүүр урамтай гэрэл гэгээтэй ирч хүчтэй байгаа нь тэр хүнийг зүгээр л дотроос ингээ гэрэлтүүлээд өгдөг шүү дээ тийм. Тэгчнээ магадгүй одоо заримдаа энд чинь нөгөө нэг ажиллаа хийгээд ажлынхаа хувцасд явж байгаа хүмүүсээ санаа зовдөг штэ. Тэгсэн ч гэсэн нүүр нь баяр жаргалтай магадгүй одоо бид нэр ингээл жишээ ажиллаа сайн хийлээ нэмээ бонус авцсан те гэртээ харж явахдаа бол бүүн урам тэр нөгөө нэг ажлын жаа хувцас хар болгосон ч хамаагүй одоо тэгэл бүүн баяр хөөрт өнөөдөр үнэхээр хийсэн ажилдаа сэтгэл хангалуун бас ажиллаа хичээнгөө сайн хийсэн учраас бонус авсандаа бүр сэтгэл хангалуун тийм явж байгаа хүн бол нэг яхтар тэгэж гундуу явдгүйч авцаа мохоо алгачлаа. Ялангуяа монголчууд маань нөгөө хүнд өөрийгөө одоо харагдах анзаардаг тийм тийм өөрийгөө алтар жоох муухай алцсан хувцастай ч юм уу эсвэл үгүй эмгтээчүүд нэг дракон жоох урагцсан ч гэсэн санаа нь яна одоо хүн харчих үедээ юу хөдлөө гэдэг буян болдог шээ. Тэрнтэй алхаг урмын үг гэдэг хүнийг бүр үнэхээр дотроос нь гэрэлтүүлж чаддаг. Бас нэг хүнээр дамжуулаад одоо өнөөдөр жишээлх юм бол сая чиний хэлсэн тэр найзд нь урмын үг сонсоод магадгүй гэртээ очиод тэр баяр хөөрөө гэр бүлийнхэнтэй хуваалцаа тий. Манай найз өнөөдөр намайг ингээ өмшүүлсэн чинь би аяа ядарчсэн шууд ирч хүчтэй болоод нэх гоё болж ирлээ ч юм уу. Тэгэхэд гэр бүлийнх нь буцаад яг тэр хүн шиг бөөм урам гэр бүлээрээ урам аваад баяр хөөртэй сэтгэл хангалуун байна хаа гэж бодож байна. Ер нь бид нар гэр бүлийнхэндээ бас аяусаа урмын үг хэлж явах хэрэгтэй санагддаг шүү дээ. Тийм. Гэр бүлийнхэн
гэр бүлийнхандаа л мэдээж хамгийн түрүүнд маш их урамшуулж, урам зоригоор дэмжиж явах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Яг л бидний баяр жаргалтай, зовлонтой бүхэл үед хэн байдаг хамгийн ойр байдаг хүмүүс бол гэр бүлийнхэн шүү дээ. Тийм учраас гэр бүлээ маш сайн урамшуулж, урмын үгээр тэтгэж авах хэрэгтэй. Тийм заас эхнэр нөхөр хоорондоо урмын үг гоё хэлдэг, ээж авдаа ч гэсэн бид нар хэлж чаддаг. Бас их жахан дүүнэртэй ч гэсэн хэлж чаддаг тийм. Ялангуяа дүүнер маань ямар нэгэн зүйлийг сайн хийгээд ирэхэд ашгүй сурчтай болж айгүй за болжтэй өстэй сайн байна гэд өнгөрөх ш. Өө чи энийг хийгээ сурцсан юм уу? Өө ямар сайн хийгээ сурцсан юм бэ? Өстэй гоё басан байна штэ. Гэт магтаад тэ тэг чим бол магадгүй за дүү гэлтгүй яхах хичээсэн ч тэ хин ч ингээ магтаал урамшуулдаг дуртай байдаг болохоор дараа нь илүү сайн хийхийг хичээдэг тийм үү? Илүү дуртай баяр хөөртэй ирч хүчтэй хийх болдог. Тийм болохоор бас гэр бүлдээ дотныхоо хүмүүсээс урмын үгийг одоо харамлаарэ гэж хэлэх бас муухай тий. Бити ядаасаа бодсон бол шууд зүг хэлж байгаараа тий. Эсвэл дотроо хадгалаад өнгөрөх биш. Тэр хүнийг урамшуулж цаашдаа үйл ажиллагааг дэмжиж. Тэгээд магтаал урамшууллаа тэр тухай болгонд нь ингээ хэл. Ялангуяа хүүхдийг загинсан ч зэмлсэн ч урамшуулсан ч яг тодорхой байх хэрэгтэй гинэ. Ялгаагүй хүүхдэд гэж ярьж байгаа юм чинь хүнд ч гэсэн тодорхой байх нь гэж байна. Яг юун дээр сайн байсан? Яг юу нь үнэхээр магтууштай байсан? Яг юу нь алтаатай байсан? Тэг гэх мэтлэг ингээд хэлээ авах юм бол үнэхээр харилцаач сайжрах болно. Магадгүй хамтарч ажиллаж байгаа л ажлын үр бүтээмж ч гэсэн сайн байх. Мөн тэр одоо урмын үг сонсч өссөн хүүхэд мэдээж том болоод бүх хүмүүст урмынхаа үгийг хэлж суурна. Хоног магтаж суурна. Хүнд урам өгч суурна, тий? Яг л тийм урам яг хүнд юу байна түүнийг бас хуваалцдаг шүү, тий? Магадгүй бас жоохон гундуу ч юм уу эсвэл тийм зүрстгэлтэй хүн бол ямар нэгэн зүйлийг ярихад яг л тэр зүйлийг ярих гэдэг бол урам баяр хөөр ирч хүч дүүрэн байгаа юм бол аламын найз яахав тэ өнөөдөр тийм л байгаа. Хамтдаа өнөөдөр нэг баяр хөөртэй өнгөрөөл л тэ. Тийм байж болно шүү дээ. Хүмүүсээс урамшуулдаг. Тийм өөдөн татаж чаддаг нэг юм байх болох бах гэж бодож байна. Тэгээд тийм болохоор хамтдаас би нэг урамшуулдаг бай. Тэгээд өнөөдөр бас туулга яг энэ ташрын яг энэ үед бас урамшуулмаарай. Тэгээд анхных нь нэвтрүүлэг болж өрөөсөө миний ажил сандарч байгаа юм шиг ерөөсөө мэддэхгүй байна. Дотроо хэр сандарч байгааг мэдэхгүй байна л та. Тэгээд цаашдаа илүү их яг хүмүүст хүрсэн чанартай тийм гоё нэвтрүүлгүүд гаргахаа гэж. Үнэхээр найдвар маань 30 60 100 дахин баг ингэж үржигдэж байгаа шиг байна. За энэ урмыг авлаа. Тэр мөн гэр бүлч гэлтгүү найз нөхөд энэ бүх хүмүүст л урмын үг маш сайн хэлж байгаа. Урмын үг гэдэг бол сайхан урмын үг намайг сар амьдруулнаа гэх тийм учраас сонсч ирсэн юм байна. Мэдээж нэг сайхан үг сонсчвол баг тэр 7 хоногтой тэр сарда тийш дээ. Маш гоё явдаг шүү дээ. Би л тэгдэг. Тийм зөвхөн сар гэлтгүү магадгүй сайхан тийм дурсамж сэтгэл үлдээсэн зүйл хэдэн жилийн дараа ч гэсэн тааралдах бол тэгээд магадгүй өнөө битээр ингээд Солонгост байж илаа хэдэн жилийн дараа Монголд иргээд тааралтай тэр байж штэ тэр намайг тэгж урамшуулж дэмждэг байсан штэ гэл тэр зүйл аягүйх бодогдсон шүү тий. Тэгээд найс нөхдийн хувьд ч байна бас хамтран ажилдаг хамтрагчдын хувьд ч гэсэн айгүй чухал харилцаа штэ. За тэгээд сүүлийн үед бас айгүй их нөгөө leadership гэж бас байна. Тэгээд leadership-ийн хажуугаар discipleship гэл удирдагч нь айгүй чухал гэж ярьсан зүйлийг удирдуулж сурах нь айгүй чухал гэл тэр харилцаанд ч гэсэн удирдагчаа гоё хөндлөж урамшуулж чаддаг. Үнэхээр сайн хийсэн зүйлийн та бас бусдаас онцгой сайн байж чадлаа шүү. Бид нэр тантай хамт шүү. Таныг дагж байгаадаа тантай хамт байгаадаа баяртай байна ч юм уу тий. Тэгэх юм бол зүтэй гоё. Тийм. Наадар ч юм бол санал нэг байна л да. Одоо нөгөө компани жишээлбэл одоо захирал менежер дээр санаа авч үзэл та тийм. Ажилчдаа урмын үг харилдаг дандаа загиндаг ч юм уу эсвэл манаас нь гарсан үг нь тийм муу юм эрэхтэй муу үг байх юм бол тухайн компани ажил төрөл одоо нэг явж өгдөггүй шүү дээ тийм. Уур амьсгал ч гэсэн юм уу. Уур амьсгал хоорондоо ч гэсэн уур амьсгал юм уу. Харин түүнээс гадна компанийнхаа ажилчдад одоо өдөр алга урмын үг хэлдэг тийм. Өдөр алга урамшуулдаг. Одоо хичнээн ажил төрөл нь муу байгаа ч гэсэн та нар чадна болгоно гэж тэгж байгаа компани үйл ажиллагаа ч гэсэн маш сайн явдаг шүү дээ. Уршилдаг. Тэр ер нь бас яг айлч улс оронд байгаа жвэ. Тэг ямар ч насны хүмүүстэй ажиллаж байсан байх хүн л бол хүн. Тийм. Тэгээд ялангуяа манай нэвтрүүлгүүдийг олон хүмүүсд амьдарч байгаа монголчууд үздэг. Бас
сэтгэлээ бас та бүхэн хуваалцаарай. Тэгээ магадгүй бас танаас өнөөдөр би биенээс асуусан асуултаа үзэж байгаа хүмүүсээс та хизээ хамгийн сүлд урмын үг сонсон бэ? Тэгээ бас хизээ хинт хамгийн сүлд одоо урмын үг хэлсэн бэ? Комментар явуулж өгөөрэй. Бас сонсмоор санагдлаа. Тэгээ үзэж байгаа хүмүүс манаас яасан юм бол миний хувьд л өнөөдөр байлаа. Туулын маань хувьд болохоор ангийнхаа найзад сайхан бас хэлсэн байна. Тэгэхээр та ч гэсэн бас хизээ байсан бэ гэж нэг бодоод үзвэл нэрээ би чинь хизээ сонслоо. Хизээ би хэллээ. Тэгэхээр дундаас хүмүүс айгүй гоё энэ хүн үнэхээр надад хайртай юм байна. Энэ хүн надад үнэхээр халамжтай байна гэдгийг анзаарч мэддэг шүү дээ. Эсвэл бол айгүй тийм завгүй нийгэмд амьдарч байна. Хэрвээ та ойр үед хүнд хэлээгүй хүнээс сонсоогүй бол та бас хүнд хэлээрээ яг одоо сонсоод бас хүнд хэлээрээ урмын үг бас хэлээрээ тэр хүний цараа яаж өөрчлөгдөхийг бас ажиглаад үзээрэй. Тэгээ бас яг чиний хувьд л найз нүүрэн дээр нэг тийм гоё болцсныг харах чамстай гоё байсан баг тий. Маш ер нь бол нүүрэн дээр хүний дотоод сэтгэл маш гарч ирдэг штэ тий. Тэр найзын маань хувьд бол яг нүүрэн дээр ингээ нэсгэл тодроод ингээ жоохон ядарчихсан байсан хүн маань ингээл сэргээд ирсэн. Магадгүй хэлээгүй ч гэсэн үнэхээр ядарч магадгүй тэр ядарч ажиллаа хийж явахдаа янз янз юм бодсон байгаа шүү дээ. Тэгээд хэлчингүүд миний тэр хичээжсэн, зүтгэжсэн, ядарч исэн ч гэсэн зүтгэл маань оргүй хоосон биш шүү. Би үнэхээр шалгалтанд даван завчлаа. Үнэхээр хичээлийнхаа хажуур ажлаа амжуулаад болоод чадсан байж тээ. Энэ нэрээ амжилт байна. Тэ айгүй урамссан баха гэж бодож байна. Тэгээд өнөөдөр ч гэсэн би танд үргэлжлүүлэн хэвтрүүлгээ дуусгахаас өмнө алдартай хүмүүсийн урмын үгнээс танд хэлье гэж бодож байна. Тэгээд хамгийн ихэнд бид нар маш их сонсож ирсэн үгний хувьд болоо биет сад гэрээц төрөөс гэдэг шиг эхлээд та бүхэн бусад хүмүүстээс урмын үгийг хэлж сурах юм бол эргэн тойронд хүмүүс чинь бас тэр урмын үгээр тань одоо хооллоо илүү одоо урмын үг биенийгээ дэмжсэн тийм уур амьсгал бий болно. Явандаа тэр тань гэр бол хамт олон байгууллага явсаар их орон маань тэрчгээрээ биенийгээ дэмжсэн нөө эвтэй бол хүчтэй гэдэг өөр ч гэсэн бас орж ирж байна. Тийм одоо нийгэмтэй тийм ус өөрчлөлтийг өөрөөсөө гэдэг шиг. Тийм. Тэгээ магадгүй бас тэр хүн намайг тэгж хар урамшуулчихгүй гэж бодож исэн бол тэр бодлынхаа оронд эсэргээрээ тэгвэл би тэгэхээр тэр хүнийг урамшууллаа. Мэдээж одоо хүнээс сайхан үг сонссон хүн маань буцаагаад муухай үг хэлнэ гэж байхгүй шүү дээ. Заримдаа твчин тэгээд хэлэх үг байсан тэрийгээ зөвөр ойлгуулна. Тэгдэггүй бол тэгэл сайхны өдөр таг гэж хэлвэл бас асуудал томрох боломжтой тий. За тэгээ маш олон төрлийн урмын үг байдаг шүү дээ. Тэгэхээр саяны бас хэлсэн сайхан үг намайг сар амьдрал тэгээ нэг миний хувьд сонсож байгаа үг байна. Тэгээд сонсгоч гэсэн гоё л байна л да. Тэгээ нэг гоё зүйл сонсчил за нэг хэсэгтээ сайхан ярих юмтай боллоо гэдэг шиг нэг хэсэгтээ тэрийг ер нь бодох талаараа л аюу гоё тийм урам авч ирч хүч авдаг. Тэгээ миний солонгост ирснээс хойш маш их одоо бодогддаг нэг үг байдаг л да. Намайг наашаа ирэхэд манай багш маань за тууштай зоригтой байгаарай гэж хэлчихсэн байгаа. Тэгээд тэр үед дээр нэг яхтар тийм ач холбогдол болоогүй өгөөгүй. Хүн болгон явхад чинь за бие сайн бодоорой. Ингээрээ тэгээрээ их захиасд байдаг шүү дээ. Олон захиас дундаас яг тууштай бүгд зоригтой байна гэдэг энэ үг одоо өнөөдөр хүртэл намайг яг зарим үед нэг татаж босгодог байхгүй. Тэр болгонд одоо тэр хүнтэй ингээд олон жилийн дараа очиж холбоо бараг байдгүй гэж хэлж боловч тэр үг банк санагдах үед би тэр үгнээс олж босгох болгондоо тэр хүнд айгүй баярлдаг. Маш их таалагддаг. Тэгээд өнөөдөр ч гэсэн та хүнд олон урмын үгийг олон одоо эрч хүчтэй болох үгийг бас хэлж байгаарай гэж хэлэх вэ. Зя өөр бас чанд гой санаж байгаа урмын үг юу бэ? Урмын үг зөндөл байна л да. Ер нь аль гэхдээ урмын үгийг одоо тухайн үнийг урамшуулгаас гадна жоохон зориг өгөх гэж хэлж болно тий. Заавалчгүй одоо ингээд сайн сайхан үг хэлэх биш. Бас тийм зориг өгөхөөр одоо аавын үднээс, ахын үднээс, эхчийн үднээс юм уу тэгж хэлэх үг бас байдаг шүү дээ тий. Тэр үгнээс бас маш урам авдаг юм уу зоригчдаг хүмүүс бас маш их байдаг. Заавалчгүй урмын үг гэдэг бол ингээ нэлгэнаад тийм сайхан үг бас таалагдах гад тэр үгийг хэл гэж байгаа даа биш. Яг
яг тухайн үед хэрэгцээтэй үед нь хэлсэн үг бол маш сайхан байдаг. Үгээр хүнийг алдчих болно, амьдруулчих болно. Тийм учраас бусдад урмын үг хэлэхдээ та бүх харан байгаарэ. Тэг ингээ бодонгууд бидний хувьд дадал болоогүй зүйлийг хийж хэрэгжүүлэхээр хэрэгцээ байдаг штэ. Тийм. Магадгүй хин нэг за тийм байна ойлголоо хоёрынхоо нэгдээ одоо урамшуулдаг байя гэдэг нэг бодож байгаа бол яг эхлэхээр бас урамшуулах гэхлээр түн хүнийг сайн мэддэггүй байдаг штэ. Тэгэхээр яг юуг нь урамшуулахаа мэддэггүй ч юм уу те. Тэгэхээр яг иймэрхүү үед урамшуулъя гэдэг шийдвэр гаргацаа. Одоо миний бодлоор энэ жилдээ гаргасан тийм одоо төлөвлөгөөнүүдийн нэг нь болохоор хүмүүсээ бас урамшуулъя гэж хин нэгэнд одоо урмын сайхан үг хэллий хин нэг дэмжиж туслах надад ямар боломж байна. Зарим үед тэр нь одоо надад байгаа зүйл нь хэл байл гэд хэлний тусламж хийж болох юм, урмын үг байж болох юм. Эсвэл зүгээр хамт байж өгчих аюугаа уран болдог штеп. Гэх юм шиг ингээ хүмүүс ямар зүйл шинээр хийж эхлэхэд сайн мэдгүй тохиол гарч магадгүй. Тэр үед та яаж энэ хүнийг урамшуулах вэ? Эхлээд зүгээр хий хоосон үг биш. Үнэхээр тэр хүнийг ажиглаад. Үнэхээр энэ хүн сая чиний хэлсэн үг бол яг цагаа бас айгу тохиромжтой үед яг цагаа болсон гоё урмын үг байсан гэж ойлгож байгаа байхгүй. Тэрнтэй ялгаагүй үнэхээр яг хүнд урмыг өгсөн шиг үгүй гэж бодож байгаа бол таас айгуу сайн тэрнийг ажиглаад зарим тохиолдолд олон юм ярихгүй зүгээр хамт хажууд нь байгаад ингээд мөрийн цохиот ч юм уу те. Эсвэл заримдаа хүнд хэцүүд нь хамтдаа суугаад сонсож өгөөд хамт уйлах ч юм уу те. Тийм тохиолдолд үнэхээр хүнд аюу урам хүч бас ганцаараа биш гэдгийг мэдрүүлдэг. Илүү ирээдүйд нийтгэл найдвар төрдөг. Тэгэхээр бас мэдхгүй үедээ ч юм уу яахаас авчруулахгүй зүгээр л та хүмүүсийг ажиглаад үзээрэй гэж хэлэх бай. Тэр үед урамшуулах зүйл яахааргүй хүмүүнээс олдно. Бүхэл хүнд сайн чанар давуу тал ямар нэгэн байдлаар байдаг. Тийм болохоор таас тэр зүйлийг олж хардаг нүдтэй болоосаа гэж хүсэж байна. За тэгээ хүмүүс маань вау за бичиж эхэлсэн байна. Тэгээд чи чаднаа гэсэн байна. Ташмаа самбуу баярлалаа. Та чаднаа. Тэгвэл тэгээд ер нь бас үзэж байгаа хүмүүсээс маань хариулт бас ирүүлэх байх гэж найдаж байна. Та хэзээ хамгийн сүүлд урмын үг сонсон бэ? Урмын үг хүнд хэлсэн бэ? Гэсэн бас асуултыг тань тавьсан байгаа. Тэгээд бас давхуулцаарай гэж хэлэх нь. За нэвтрүүлгийн маань цаг нэлээд дуусах төгсөн байна. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг маань онцлогтой байгаа. Тэгээд шинэ оноос бид гоо санахын нэвтрүүлгийг зөвхөн нэг төрлөөр биш зөвхөн нүрээ будаад дуусгахаар биш. Эсвэл зөвхөн гоо саны дэлгүүрээр явах биш. Бас ийм гурван хэсэгт гоо сайхан гэдэг бодол гаднаасаач гоо сайхантай дотроосооч гоо сайхантай байх хэрэгтэй гэдэг үүднээс дотоод гоо сайхан гэх булангаа бас хамт хөргөж эхэлсэн байгаа юм шүү. Тэгээ бас ирэх нэвтрүүлгүүдэд ч гэсэн бас юу ярих болоо. Хүний амьдралд аз жаргалтай болгодог, хүний амьдралыг илүү үзэсгэлэнтэй, хүний нүүр царайг ядруу гундуу байдлаас илүү үзэсгэлэнтэй, инээмсэл дүүрэн болгоход маш олон зүйл бий болдог, одоо хэрэгтэй болдог. Тэгээ олон зүйлээр хүнийг илүү үзэсгэлэнтэй болгож болдог учраас та бас бидэнд хаваалцаарай. Магадгүй хүний үзэл бодол ч гэсэн яг тэр хүнийг айгүйх гэрэл гэгээтэй харагдуулдаг, заримдаа зорилго нь тэр хүнийг аюу үзэсгэлэнтэй мундаг харагдуулдаг олон зүйл байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн бид нэвтрүүлгээ танд өгөөжтэй бас сайхан үзэсгэлэнтэй байх бүхэл тал дээр таныг амьдралдаа аз жаргалтай, өөртөө ч итгэлтэй, сэтгэл хангалуун тийм амьдралаар амьдрахтай хамтдаа алхах зорилгоор иймэрхүү маягаар шин төрлөөр нэвтрүүлэг хийж хэлсэн байна. За тэгээд олон урмын үгнүүдийг бас хүмүүс хэлсээр байдгаа. Тэгээд хүмүүс аяг алдаанаас айдаг штэ. Тийм. Одоо яг алтхаас маш их алтхаас айдаг тийм. Ялангуяа гадаад байгаа хүмүүс нөгөө хэл сурахтаа ч юм уу. Алдаад хэлж байдаг. Хүн буруугаар ойлгогдчихгүй дээ гэдгээс имээдэг байгаа. Тэг гисэн ч гэсэн алдчихгүй дээ имэж хүдэгээл ах юм бол тэр хүнд магадгүй өсөлт байхгүй. Тийм болохоор хиндээс суртлаа бид нэр алдаж хүүхэд бүдэрч уунж босч ижил алхаж сурдаг шиг бид нар ч гэсэн юун дээр ч байсан те урмын үг дээр ч бай. Хэлэн дээр ч бай. Магадгүй бас соёл дээр ч юм уу те. Бүхэл зүйл дээр алдаа гаргахаасаа битээ. Уралтай байгаараа тайж харднаа гэх. Тийм. За тэгээ бас яг энэ нэвтрүүлгийн төгсгөлд дуусахын өмнө сэтгэл зүйч Наранбаатрын бас нэг сайхан хэлсэн үг байдаг. Тэгээд үнэхээр шинэ онд ч гэсэн таныг амжилт бүтээл дүүрэн байгаасаа тэгээ онцгойлоогаас энэ ондоо алтаа гарахаас айлгүй харин ч
ялангуяа солонгосчууд бол бага залуу наснда сайн алт. Тэгэл алдсан бол за баяр хүргэе гэж байгаа хүмүүс ч байдаг штэ. Алдаад бага залуу насн дээрээ илүү их хохирол амсахаас өмнө, илүү хүмүүсийн зүрх шархлахаас өмнө алдаж үзэх зүйлээ алдаж үзээ, тэрийг залруулж сураад дахиж алдахгүй байхаар өөрийгөө бас дадлагжуулж сурах айгүй чухал байгаа. Тийм болохоор сэтгэл зүйч нармаа тэр юу хэлсэн бэ гэхээр хүн болгон л алдаа гаргадаг. Гэхдээ тэд насан туршдаа үнийгээ төлөх ёстой гэсэн үг биш ээ. Заримдаа сайн хүмүүс муу шийдвэр гаргах нь ч бий. Гэхдээ энэ нь тэд муу хүмүүс гэсэн үг биш. Зүгээр л хүн гэдгийг нь илэрхийлдэг гэсэн үг. Тэгэхээр уулын мод урттай байгантай үнэхээр айлч улсад очисон хэл соёлын мэдгүй. Янз янзын зүйл гардаг. Заримдаа аль нэгэн газар очиж удсан хүмүүс ч гэсэн сэтгэл зүйн өөр болсон байдаг шүү дээ. Энэ хандсан хандлага гэсэн өөр болсон байдаг. Тийм болохоор та алдаанаас болоод битгий өөрийгөө хумаараа эсрэгээрээ бол илүү нээлттэй байлгаад гадаадд байна гэдэг нэг л тийм их орноос хансан зүртгэл байдаг шүү дээ. Жон татгшаага ганцаард л болчтой. Эсрэгээрээ та маш сайн найзтай болоосаа хэцүү үедээ одоо дотроо гаргах найзтай болох юм бол та үнэхээр алдах байсан ч магадгүй тэр найзаараа дамжуулаад алдахгүй байх ч юм уу. Олуула хэлэлцэл алдаагүй байдаг шүү дээ. Тийм болохоор илүү их олонтой хамт байгаараа бас тийм би бинийгээ дэмжин урамшуулдаг хамт олныг бас бий болгоосаа гэж хүсэж байна. Тэгээд өмнө хэлсэн шалтгаан нь юу гэхээр бас үлээд их ганцаараа цаг өнгөрдөг хүмүүс их болчихж байна. Айгүй олон найзтай юм шиг байна. Жишээлх юм бол одоо цахим ертөнцид айгүй олон найзтай. Тэгэхээр яг хувь хүн айгүй ганцаардмал байдаг ч юм уу. Тийм болохоор тийм үйдч гэсэн та олонтой байгаарай. Олонтой хамт олонтой найз нөхөдтэй гэр бүлтэй ч гэсэн гоё цагийг гаргадаг, урмын үгийг хэлж чаддаг, хайр дүүрэн, халамж дүүрэн урыг өгч чаддаг. Бас юу тань түүний хураана гэдэг үг байдаг шүү дээ. Эргээд бас та хизээ нэг цагт заавал тэр хүнээс биш юм а гэхэд бас өөр хүнээс ч гэсэн урмыг аавна тий. За тэгээ өнөөдрийнхөө нэвтрүүлгийг нэм бичсэн чинь цаг маань нэлээд болсон маань. Тэгээд нэвтрүүлэгт анхны нэвтрүүлэг маань чиний хувьд гайг өнгөрөө ямар санагдчихсан сэтгэлээрээ? Энэ бол гайг өнгөрлөө. Ер нь цаашдаа бас нэлээд их би зүйлийг хамтдаа хийх хүсэж байгаа. Тэгэхээр танд ч гэсэн санал бодлол хуваалцж болно тий. За тийм байна. Тэгэхээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг ингээд өндөрлөж бид нар нэвтрүүлгийнхаа төгсгөлд жинхэнэ гоо згшин дотоод зүрхтгэлээс өвдөлтэй гэдэг урийн хавтай байдаг байгаа. Тэгээ энэ ураа хэлээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бас өндөрлөе гэж бодож байна. Тэгээд бидэнтэй хамт байсан танд маш их баярлалаа. Жинхэнэ гоо згшин дотоод гоосынхнаас өвдөлтэй. Дотоод зүрхтгэлээс өвдөлтэй. За баяртай. Баяртай. Дараагийн дугаараар уулзъя.